Сайн байцгаана уу хүндэт сонсогчдоо. Монгол Улсад бүтээмжийн хөдөлгөөн үүсч өгчсөний 30 жилийн зориулсан одоо Монголын бүтээмжийн төвөөс 2021 оны 9-р сараас эхлэн цувралаар зохион байгуулж байгаа бүтээмж подкастын маань ээлжид нэгэн дугаар та бүхэндээ хүрч байна. За тэгэхээр одоо хүйтний ам наашилж хөхөрийн ам цаашлах гээд байна. Одоо 8 сар дундаа орчихлоо тийм ээ. Тэгэхээр тун удахгүй одоо сургууль цэцэрлэг, албан байгууллагууд цуглаж яг одоо үйл ажиллагааны эрчимжих ийм одоо цаг ирлээ. Тэгэхээр үүнтэй холбоотой сэдвийг өнөөдөр гიშгэвтээр сонгож авсан юм аа. Тэгэхээр зуны амралтын сайхан байсан уу гიშгэ? Сайхан байлаа. За бас маш сайхан үр дүнтэй ажиллаа гэж. Одоо бидний нөгөө Монгол улсын хэмжээний хамгийн их ажилтдаг сар нь 9-р сар гэдэг байгаа шүү дээ. Тэр сар маань яг эхлэхгээл байна. Ааха. За тэгэхээр сонсогчд маань бас сайхан амарсан байх гэж бодоод гიშгээд сайхан амарсан уу гэж асуулаа. Тэгэхээр та бүхэн магадгүй амраад ажилдаа хүрээд ирсэн чинь тэнд ч нэг юм болохгүй, энд ч нэг юм буруу, энд ч асуудал гарсан юм шиг ингээд санагдаж байна уу? Энэ бол ерөөсөө хүн түгээмэл байдаг мэдрэмж тийм ээ. Нэг ажилласаа нэг 7-10 хоног холдоод ирэхэд нэг хүн өөрчлөгдсөн юм шиг тий тэнд ч нэг болохгүй юм байсан юм шиг ингээд санагддаг штэ. Тэгээд угаасаа хүн ингээд толгойч ажиллахгүй бол яг одоо ажиллаж авахгүй байвал тэрийгээ яг хоош нь тавиад тэс өөр юм нэг 20 минут ч юм уу нэг цаг хийж агаад эргээд ирэхээр бүтээмж дэвшдэг гэх тий. Яг тийм байгаа болов гэдэг одоо мэдрэмж төрж байна. Өөрөөр хэлбэл хүн тархиа амраагаад, бие амраагаад, сайхан цэвэр агаараар уушгаа, тархиа цэнэглээ тийм ээ. Тэгээд эргээд хүрээд ирсэн чинь таны өнгөрсөн 11 сарын турш хийсэн ажил дээр нэг л бүтээмжгүй тэнд нь тийм цоорхой байсан юм байна штэ. Энд ийм асуудал байсан байна штэ гэж одоо их соргогоор харж байгаа гэж бодож байна. За тийм учраас өнөөдөр гიშгэвтээр асуудал шийдвэрлэх 7 арга гэдэг сэдвээр ярилцах гэж байна тийм ээ. За тэгэхээр одоо яахаараа одоо 7 арга гэж байд юм бэ. Асуудлыг одоо их л олон янзаар хамгийн энгийн нь нударгаар шийдэж болно тийм ээ. За тэгэхээр асуудал шийдвэрлэх 7 арга яагаад 7 вэ? Энэ болохоор Демингийн зарчмын дагуу 7 арга гэж гаргаж ирсэн. За тэгээд ер нь бол бидний одоо энэ яриад байгаа сэдвүүд маань маш ингэж одоо хэцүү юм шиг болох чиг нэг юмэг л маш олон талаас нь яриад байгаа байхгүй юу тий. Тэгэхээр бид нар одоо нөгөө бүтээмжийн одоо хэмжих, бүтээмжийн үйл ажиллагаагаа сайжруулах, өөрөө бүтээмжтэй ажилтан байх. За одоо бидний нөгөө одоо тэр нөгөө маш олон асуудлууд байгаа шүү дээ. Шүүмжлээлээдэг тий. Энд ч болохгүй, тэр ч болохгүй гэдэг тэр асуудлуудаа бид нар өөрсдөө олж илрүүлээд арилгах боломж нь нөгөө нэг чанарын дугуулангийн төслүүд шүү дээ тий. За тэр чанарын дугуулангийн төслүүдэд илрүүлж гаргаж ирэх энэ одоо зүйлийн бүхэлд нь асуудал шийдвэрлэх 7 арга гэдэг байгаа. За үүнд нь болохоор юу байд юм бэ гэхээр шалгах хуудас буюу нөгөө нэг одоо байгаа өгдөл дээрээ тий дүн шинжилгээ хэмжиж үзэх. Одоо 7 хоногор юм уу, сараар юм уу тий одоо ингээд одоо ээлжтэй одоо юм ажил байх юм бол өглөөний ээлж дээр, өдрийн ээлж дээр за тэгээд ингээ хэмжээд үзсэн чинь энд нь одоо манай дундаж хэмжээ юм байна. Манай хамгийн дээд хязгаар юм, доод хязгаар юм гээд ингээд өөртөө тэрийгэ тогтоогод өгчнө. Тэнгүүд энэ дээр ингээд хэмжихэд энэ цаг дээр ингээд дээд хязгаарыг авчлаа. Эсвэл доод хязгаарыг авчлаа. Тэгвэл энд асуудал байгаа юм байна. Яагаад ингэж вэ гэд ингээд шалгах хуудасны дагуу илэрүүлж боломжтой. За дараагийн нь болохоор хяналтын график. За энэ болохоор бид нөгөө өмнө нь ийм байсан. Одоо ийм болцсон. Эсвэл нөгөө тэр хэмжиж үтсэн юугаа графикаар харуулбал биднэрт илүү ойлгомжтой болно шүү дээ. Тэр маш олон графикуудыг ашиглаж болно. Маш графикуудыг ашиглаж бас тэгээ нөгөө удирдлагата одоо энэ асуудлыг ойлгуулахын тулд бас амар хэлбэр болж байгаа графикуудыг ашиглаж. За бид нэр ийм зүйлийг ингээд одоо хэмнээд ийм зардлыг хэмнээд ингэж ашигыг авчрах боломж байгаа юм байна. Тэгвэл тэдэн хоногт ингэ хэмжихэд ингээд графикаар харуулбал илүү ойлгомжтой захирал маань одоо удирдлагууд маань илүү ойлгож бид нарыг дэмжих одоо нөөцөөр хангах ийм боломж бүрддэг. За тэгээд одоо шалтгаан уур даваарын диаграм буюу загсан нурууны диаграм гэж ярьдаг. Энэ л хороо Кауришикава гэдэг хүний үндэслэн ийм арга байгаа. Энэ загсан нурууны диаграм нь болохоор бидний ашигладаг нийтлэг юм 5 одоо юу нөөцүүд байдаг шүү дээ. Хүн, орчин нөхцөл, арга барил, за бараа материал гих зэрэг эдгээр зүйлсүүд маань бидний өдөр тутамдаа ашиглаж ажиллаа одоо орчуудаа ашиглаж боловсруулалт хийгээд гарцыг бий болгодог.
энэ явцдаа эдгээрээс одоо альнаас нь болоод хүнээс үүсээд байгаа юм уу тий шинэ хүн орж ирснээс болоод энэ асуудал үүсээд байгаа юм уу эсвэл энэ орчин нь болохгүй байгаа юм уу тий эсвэл энэ нөөц нь хитрхи алдаатай байгаа юм уу тэр зүйлсүүдээ зоогоод яагаад за тэгвэл яагаад энэ шинэ хүн орж ирээ биш яагаад алдаа гаргасан тий тэгвэл шинэ хүн орж ирсэн. Яагаад шинэ хүн орж ирээ заавар аваагүйсэн. Заавар аваагүй ажиллаа ихсэн. За тэгвэл яагаад заавар аваагүй тий? Одоо бид нар завгүй байсан ч юм уу тий? Эсвэл нөгөө нэг процесс маань ойлгомжгүй нөгөө баримтжигдаагүй байсан тийм. Ингээд бүр хамгийн тэр суурь шалтгааныг нь олж илрүүлээд бүр яагаад гэж асуухгүй болтол нь тэр суурь шалтгаанаа олж илрүүлээд за тэгвэл хэрвээ тэр хамгийн тэр суурь шалтгааны жижигхэн бүр тэр суурь шалтгааныг арилгачих юм бол тэр өмнөх асуудлуудыг үүсэхгүй байх боломжтой байхгүй. Тэгэхээр энэ аргаар бас энэ шалтгаан үр дагавраа гаргаж ирдэг. За Pareto диаграм болохоор нөгөө нэг бид нар маш олон хэмжилтүүдийг нөгөө нэг хийгээд байгаа шүү дээ. Одоо тэрнийхээ л бас нөгөө нэг хамгийн юуг нь одоо хамгийн үүсээд байгаа алдааг нь олж илрүүлэхэд ашигладаг. За одоо тэгэхээр би яг харуулах байгаа болохоор яг тайлбарлахад хэцүү л юм л да. За тэгээд тархалтын диаграм гэж бод байдаг. Энэ нь болохоор нөгөө сөрөг одоо энэ хоёр зүйлийг хоорондоо хамааралтай зүйлийг тий ямар хамаарлыг нь олохын тулд энэ two аргыг ашигладаг. За хамаарлын диаграм гэж бас байгаа. За тэгээ бусад нөгөө олон графикуудыг ашиглах ийм одоо зүйлсүүдийг ашиглаад асуудлаа шийдвэрлэх 7 арга гэдэг. За тэгэхээр эднэр маань бол яг одоо хэмжигдэхүүнүүдийг гаргах хэмжих одоо ийм арга барилуд байгаа даа тийм ээ. Тэгэхээр ер нь өөрөө одоо хүн шүүмжлэх бол их амархан шүү дээ. Бүгдээрийн одоо тэрэн шиг амархан юм байхгүй тийм ээ. Тэгээд монголчуудын үг гэдэг шүү дээ тий. Нөгөө өрөөлийн толгой дээрх тэмээг харахаар өөрийн толгой дээрх биш өрөөлийн толгой дээрх хөвсийг харахаар өөрийнхөө толгой дээрх тэмээг хараа гэж. Тэгэхээр одоо өөр нэг ажилтнаас болоод байгаа ч юм шиг эсвэл өөр хилцээс болоод байгаа ч юм шиг тийм ээ. Тэгээ санагдаад тийм үү. Тэгэхээр түүнийг одоо нэг хүн за би ямиг яаж мэдхүү одоо чанарын мэрэгчлээ. Ингээ харахаар манай хилцээс биш одоо тэдний хилцээс л асуудал үүсээд байна гэж хүн харуул үүнийг одоо яаж илэрхийлэх вэ? Одоо удирдлагатай юм уу нөгөө хилцтэй. Одоо яаж харилцан одоо ингэж илэрхийлж ажиллах вэ? Тийм ер нь хүн дээр нь биш энэ юуны гол зорилго нь хүн дээр нь биш тий. Тэр ч хүн болохгүй байх, энэ ч хүн болохгүй байх. Эсвэл тэр ч юм болохгүй байх биш. Асуудал дээр нь одоо юугаа анхаарлаа төвлөрүүлээ. Тэр асуудал яагаад үүсч вэ тий? Тэр хүнээс болоог болж гин үү? Хүн нь одоо эсвэл чадваргүй байна уу гэд бүх талаас нь харж үзээд тэгвэл энэ тэнгуут ингээд тэр хүнээсээ болсон бол одоо тэрийг өөр яг хариу өөр одоо тохирох хилцнийг рүү шилжүүлэх ч юм уу тий. Ийм аргуудыг гаргаж ирдэг. Тэр нөгөө бид нар энэ юг ашиглаад нөгөө бид нар хүн болгоныг оролцоог бий болгох тий. Мэдээж бид нар өдөр тутамдаа хийж байгаа ажил дээр мэдээж ямар нэгэн асуудал хүн чинь одоо 100% тэгших биш шүү дээ. Мэдээж ямар нэгэн асуудлууд гарч ирж л байдаг. Тэгэхээр тэр асуудлуудаа ингээл ховж яриад өнгөрөх одоо болгоод өнгөрөх биш. Сайн тэмдэглэж аваад энэ өнөөдөр ийм асуудал гарлаа маргааш тэгвэл хэмжиж үзэхэд ийм асуудал гарч ийн үзье тий. Тэгвэл энийгээ өөрчилж болох байсан юм биш үү? Бид нар тэр нөгөө нэг ингээд байгууллагын үйл ажиллагаагаа өөрсдөө тэр удирдлагын шийдвэрийг л хүлээгээл за удирдлага нь ирэхгүй ингээд удирдлагынхаа үүд нэг цаг хүлээгээл хайрын цаг хугацаагаа алдаал байх биш үү? Бид нар өөрсдөө ажиллаж байгаа яг тэр миний ажлыг одоо надаас илүү их чадах хүн байхгүй шүү дээ. Яг би тэр мессен дээр. Тэгэхээр өөрсдөө бид нэр тэрийг нөгөө удирдлагын шийдвэрээр биш тэр алдаагаа үүсэхгүй эрүүл аюулгүй орчноо бий болох боломжтойгоо одоо олж өөрөө ингээд тэмдэглэж аваад арилгаад ингээд улам ажлаа илүү сайжруул ингээд улам тэгснээрээ улам бид нэр бүтээмжтэй ажиллах нөхцөл маань бүрдэж ирдэг. Тэгэхээр ерөнхийдөө яг одоо бүтээмжийн гол одоо мөн чанар чинь нөгөө тасралтгүй сайжруулах тийм ээ. Одоо тасралтгүй байх хэвээр ингээл жижигээр тасралтгүй л ингээд байж хэвээр. Тэгвэл тэгээд урт удаан хугацаанд хэрэгждэг гэдэг тийм үү. Тэгэхээр урт удаан хугацаанд ингээд тэр өөрчлөлтийг, тэр дэвшлийг, тэр хөгжлийг бий болгохын тулд одоо нөгөө судалгаа их хэрэгтэй тийм. Тэгэхээр энэ судалгааг одоо яг яаж хийх вэ? Юунаас эхлэх вэ? Тийм мэдээж судалгаа хийхгүй бол бид нар юугаа хэмжиж чадахгүй шүү дээ. Ямар байгаад байгаа, ямар түвшинд яваад байгаа. Тэрийг хэмжиж чадахгүй. Судалгаа хийх нь маш чухал. Тэгжээж бид нар нөгөө нэг за бид нар одоо ийм байгаад байгаа юм байна. Энийгээ тэгвэл өөрчлөлөөр хэд болох юм байна гэд ийм судалгаа хийх хэрэгтэй. Ингэснээрээ бид нар нөгөө гүйцэтгэлээ хэмжих боломжтой. Бид нар ямар үр дүнг одоо бид нар ийм зорилго тавиад хэдэн хувьд нь хүрсэн бэ тий?
Яагаад за тэгвэл бид нар одоо өнөөдөр багаар ярил л да би өнөөдрийнхөө ажлыг ингээл өөр өглөө би нэг 5 ажил төлөвлөчлөө. Түүнийхээ одоо 3-ын ч юм уу 2-ын ч хийлээ. Яагаад би одоо ингэ хийж вэ? Миний бүтээмж тэгвэл одоо нэг 20% 30% тэл ах нь шүү дээ тий. Яагаад тэгвэл би ингэж вэ? Тэгвэл за би маргааш би алдаагаад автахгүй байхын тулд юу хийх вэ? Гэх зэргээр ийм циклийг одоо байгуулгын соёл бий болгох боломжтой. За тэгээд ингэснээрээ асуудлын гол шалтгааныг олох. Тэгэл нөгөө нэг орхигдол за нэг алдаа гарахад тэрхүү үед нэг аргалал өнгөрчдөг байсан бол одоо бид нар тэр асуудал тэгэл дахиад гарна шүү дээ мэдээж тэрхүү аргалал өнгөрч. Тэгэхээр тэр асуудлыг бүр суур шалтгааныг нь олоод арилгаснараа дахин үүсэхгүй байх боломжтой. За тэгээ сайжруулах арга хэмжээ авах. Тэгээ одоо бид нэр алдаа гараад байгаа юм байна. Тэгвэл энэ алдааг яаж засч болох вэ? Зас сайжруулж болох вэ? Тэгвэл бид нар улмаар нөгөө нэг бүтээмжтэй ажиллах орчин нөхцөл маань бүрдэх ийм арга хэмжээг авах ийм нөхцөл бүрдэнэ. За тэгээд амжилтаа одоо бид нар амжилт ганц одоо ажлыг ингээл илүү амжилттай хийгээл тэрэн дээрээ илүү анхаарлаа төвлөрүүлэл байдаг шүү дээ. Ер нь аль тэгэхгүйгээр одоо амжилтаа улам батгах, илүү томруулах ийм боломж бүрдэнэ. За тэгээ шин санаа гаргаж ирэхдээ инновацийн дэвшилтэд технологиудын аргуудыг ашиглаж одоо бид нар өөрсдөө гардуурх материалаа ашиглаад тэр нөгөө нэг бүтээмжээ чанараа сайжруулдаг байсан бол одоо за ингээд манай байгууллага ингээд ер нь ямар ч алдаа гарахгүй ингээд тогтчлоо процесс маань зөв явж гин хүн маань зөв ажиллаж гин яг процесс маань ойлгомжтой юм чи хүн маань зөв ажиллаж ирнэ. За тэгээд буцаал нөгөө гэр бүлдээ гарах цаг маань бас сайжирна тийм. Тэгээд ойлгомжтой болчлоо түүнийгээ тэгвэл одоо ингээд болчихж байгаа. Тэгвэл бид нэр өөр илүү их яаж ажиллаа хэлбэрчлэх уу? Шинэ технологиг авчрах уу? Тэгээд бид нар нөгөө хэмээсэн мөнгөөрөө нөгөө нэг сайжруулсан одоо мөнгө эдийн хугацаагаараа тий өөр шинэ технологиудыг нэвтрүүлж ингэх шинэ санаанууд маань бас гарч ирдэг. За тэгээд ангилал бий болох буюу одоо энэ зүйлсүүд дээр одоо яг ингээд ангилыг бий болох боломжтой. За тэгээ энэ тэргүүний асуудлуудаа тодорхойлох боломжтой. Одоо хамгийн нөгөө нэг суурь шалтгааныг нь олоод илрүүлснээрээ матрицын аргыг бас ашиглаад тий одоо бүх одоо алдаануудаа чагсааж бичээд одоо бүтээмж талаасаа цаг хугацаа талаасаа хэр их ингээд гаргаад байгаа ингээд оноо өгөөд энэ маань бас нөгөө хамгийн гол нь хүн болгоны оролцоог оруулна. Ихгүй ингээл зөвхөн удирдлагууд ингээд шийдвэр гаргах. Тэр удирдлагууд бол яг тэр хүний ажил дээр нэг хийж чаддгүй учраас яг тэр асуудлыг мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр биш тэр хүн болгоны оролцоог. За чиний талаас энэ ажлыг хийгээд ямар алдаа бүтээмж талаасаа юу гэж бодож чинь тэг бүтээмж талаасаа алдаа гардаг гэж бодож чинь үгээл хүн болгоны гарын нүргүүлэл тэ нэгцэн оноо тавиад тэгвэл хамгийн их оноо авсны энэ тэргүүнд арилгах юм байна. Тэгвэл бас нөгөө нэг асуудлуудаа үүсэх байх боломжтой юм байна гэх ингээ гаргаад ирдэг. За тэгээд шийдвэр гаргахтаа мэдээ чиглэл бид нар нөгөө нэг яг асуудлуудаа ойлгож чадахгүйгээсээ болоод арилгах юм төлөвлөгөө гаргаж чаддгүй. Арилгах ингээд алдаа л яваал гэдэг. Тийснэр улмаараа нөгөө байгууллага маань улам дөрөөтэй л тий. Тэр асуудлыг шийдвэр гаргахад нь чиглэл өгөх юм одоо бид нэр шууд ингээ харагдаад ирдэг нүдэн дээр өөрөөсөө ингээ дүн шинжилгээ хийгээд ингээ үзэхэд. За тэгээд одоо үйл явцыг ойлгох буюу процессоо бид нэр ойлгох тийм. Процесс маань зөв явж гинэ. Бид нэр хэрэггүй шал дэмий ингээл алхам хийгээл нөгөө процесс маань ойлгомж өгсөөл хүн болго орж ирсэн шинэ хүн болго ингээл өөрийнхөө толгоогоор ингээл хийчдэг. Яг ингээ нэгдсэн юу байхгүйгээсээ болоод ингээд бид нэр алдаа үүсгээд. Тэгэл дахиад за тэр хүн маань ажиллаа хаяал одоо явхад дахиад тэр хүний шинээр сурах бол ийм алдаанууд маань ойлгоход ийм тус юм болдог. За тэгэхээр эхлээд зүгээр мэдрэмжээрээ буюу одоо ингээд нэг судалгааны одоо төвшөнд биш тийм ээ хүн зүгээр өөрөө ингээд нүдэрээ хараад ч юм уу зүгээр одоо мэдрэмжээрээ ингээд асуудал байгааг олж илрүүлсэн бол үнэхээр энэ асуудал мөн үгүй юу гэдгийг тийм үү одоо түрүүний тэр графикууд янз бүрийн диаграмыг гаргаж ирж одоо олж аваад тэгээд саяны дэвшгийн ярьсны дагуу яг одоо хамгийн түрүүлээд шийдвэрлэх асуудал нь юунаас болоод байгаа ингээд ингээ явах нэ. За тэгэхээр асуудлыг шийдвэрлэх 7 арга гэдгийг хоёулаа төрүүлээд хэлчлээ. Тэгвэл асуудлыг нь одоо яаж тодорхойлох юм бэ? Тэрийг одоо ямар арга замаар хэрэгжүүлэх вэ? За нөгөө оюуны товтлогоог аргыг ашиглах. Ер нь бол бүх зүйл дээр энэ аргыг ашиглаж болно. Оюуны товтлогоо. Одоо ингээд за манад дээр за 5 гишүүнтэй нэг баг байлаа. За бид нар нэг чанарын дугуулan төсөл хэрэгжүүлэх гээд байна. Тэгвэл ямар төсөл хэрэгжүүлэх юм гээл хүн болгоноос нь асууна.
тий. Одоо за 5 хүнээс нь чиний ажил дээр өнөөдөр ямар алдаа гарсан? Юу гардаг гэл тий. Ингээл бүгднгээс нь бүр асууж дуустал нь тий. Одоо за жишээ нь би ингээл нэг юм хов хос өрөө байл да тэр өрөөг одоо эмнэлгийн өрөө гэж бодъё л доо. Тэгвэл ингээл хэрхэн тохижуулах вэ гэдэг манай асуудал болчлоо. Бид нарын гол зорилго болчлоо тий. За тэгвэл ингээл 5 хүн сууж байгаа л юу нэмэх юм ингээл бүгднгээс нь ингээд за ингээд цонх нэмээ. Цонхгүй өрөө ямар зүгээр л нэмдэрүүлж өөрөө цонх нэмээ, зурагт нэмээ. Санаа маш их гарч ирэл хүн бол хизээж дуусахгүй тий. Тэгэхээр бидний ажил дээр ч гэсэн мөн адил маш олон асуудлууд байгаа ш. Тэрийг нийлрүүлэхийн тулд хүн болгоныг оролцоог хангахын тулд оюуны товтлогыг аргыг ашиглаж за ямар асуудал гардгуу. За тэгээ хэрэв одоо надад санал байхгүй бол дараагийн удаа тойроод ирэхэд саналаа бодсон байж байгаараа гэж пастлаад ингээ явдаг ийм арга. Энэ болохоор богино хугацаанд хилцүүлэг хийх замаар маш олон одоо тооны оновчтой саналуудыг цуглуулах ийм арга байгаа. Яагаад гэвэл хүн болгон л өөр гэсэн бодолтой хүн болгон юмыг өөр өнцгөөс хардаг шүү дээ. Тэгэхээр тэр энэхүү аргыг ашиглаж бас нөгөө ажлаа зөв хийх, ажлын ийм оновчтой нөхцөл бүрддэг. За мөн асуудлыг тодорхойлох бас нэг арга нь болохоор урсгалын диаграм буюу нөгөө нэг түрүүн шалтгаан уур дагаврын диаграм гэдэг байгаа шүү дээ. Тийм аргыг бас ашиглаж болдог. Тэгээ нөгөө 5 яагаад аргыг бас ингэ ашиглаж болдог. 5 яагаад нь юу ах вэ? За 5 яагаад гэдэг нь түрүүн нэг хэлсэн шүү дээ. Яагаад яагаад гэж асууж дуусахгүй болсон. Зөвхөн 5 яагаад биш тий. Яагаад гэж дуусахгүй болтол нь асуу. За тэгвэл энэ асуудал ингээд нөгөө үүсэж байгаа юм. Тэгвэл энийг нэг хэрхэн гэдэг ийм арга байдаг байхгүй. Тэр нь болохоор за тэгвэл энийг хэрхэн арилгах юм бэ гэсэн ийм англиар болохоор 5W-нийг гэж ярьдаг тийм ээ. За тэгэхээр энэ манай сонсогчид магадгүй Москва нулимсэн дургу гэдэг киног хорсон алдартай киног мэдэх бах те. Тэрэн дээр 2 дугаар анги дээр нь одоо алдартай жүжигч Вера Алентова үйлдвэрийн дарга болсон байдаг те. Яг энэ алдаглалын тухай асуудал яригдж идэг штэ. Тэгэхээр одоо яг хишгээгийн хэлсэнчлэн хэрвээ та бүхэн дараа энэ киног үзэхдээ анзаарах юм бол яг тэр үйлдвэрийн дарга болсон хүн яг 5 яагаадыг асуугаа сууж идэг. За өчигдөр одоо үйлдвэрлэл яагаад тасарсан бэ гэсэн чинь юу хүрээгүй лээ. Тэгвэл тээврийн цех нь яагаад тэрийг машин татсан гэж хэлээ. Тэгвэл тээврийн цех яагаад машин байхгүй байсан бэ гэсэн чинь засварчин байхгүй ч гэлөө. Тэгэхээр дараагийнх нь асуувал тэгвэл яагаад засварчин гаргаж өгөөгүй вэ гэд яг тэр яагаад энэ одоо тэр асуудлын голыг олох гэж сууж идэг. Тэр ингээд одоо ингээ асуугаал ахаар санаанд ойр бууж яана л да. Тийм бас энэ аргыг нэг ашигласнараа нөгөө бид нар юунуудаа илрүүлэх боломж бүрдэн нөгөө юунаас үсээд байгаагаа тий. Зүгээр л ингээл нөгөө нэг өмнө нь бол бид нар ингээд асуухгүйгээсээ болоод нөгөө хүн дээр нь төвлөрчөөл тий. Одоо эсвэл нөөц нь болохгүй болоод тэгээд энэ дахин тэрийг аваад тэгэл дахиад тэр нөгөө алдаагаа үсгээл тэгэл нөгөө байгуулгын нөөцөд буруу ашигласан. Бид нар энэ аргыг ашигласнараа хөвчлэн ер нь бол за хүнээс процессоос болоод байгаа юм байна. Процессын алдаанаас болоод байгаа юм байна гэдгийг илрүүлж болж хуурдаг. Тэгээ нөгөө нэг нөөцөө дэмий үрэл хайрын цаг хугацаагаа дэмий алдаал тий. Тэгээл нөгөө гологдол бүтээгдэхүүн үйлдвэрлээл ингээл нь бол бид нэр энэ асуудлаа ингээд бүтлгүүтлээс бас мөн зайлсхийн тулд үндсэн шалтгааныг нь олж мэдэж ингэж дахин алдахгүйгээсээ болоод ингээд арилгах юм чухал арга байдаг. Тэгээ маш их энгийн ойлгомжтой тий. Хүнтэй харилцахад мэдээж тэгэл нэг гомдол мэдүүлэхэд яагаад тэгвэл тэгсэн ингээл тий. Тэнгүүт чи нэр тэрнээс болсон юм биш үү гэл ингээл хүн бас боддог байна. Өөрөөр хэлбэл энэ 5W1H гэдэг арга бол бүр одоо яагаад ингэсэн яагаад ингэсэн гэж явсаар байгаад за ийм бас юм байна. Тэгвэл үүнийг яаж одоо арилгах вэ гэдэг ийм одоо арга байдаг тийм ээ. За тэгэхээр энийг бол сонсогчд маань бол мэддэг байх гэж би бодож байна. Тэгэхээр зүгээр амьдралдаа харцангуй бага хэрэгэлдэг байж магадгүй. Тийм бол одоо өөрсдийнхөө үйл ажиллагаанд сайн хэрэглээрээ тийм ээ. Энэ бол үнэхээр асуудлын хамгийн эцсийг нь тодорхойлох хүртэл бас хэрэгтэй байдаг шүү. За хүүхдүүд энэ дээр их хаттай байдаг тийм ээ. Жохон хүүхдүүд. Тийм. Одоо ингээд дөнгөж өнгөрч байгаа хил эсвэл 2 өнгөрч байгаа ингээд нөгөө дөнгөж хилд орсон хүүхдэд ингээд энэ балыг бариулж ил та тийм гот ээж нь өө минийх болохгүй шүү. Яагаад болохгүй яаж вэ? Наад чинь гарыг хатах тийм гарыг хатах нь гэхээр яаж хатах ээж ээ? Тэгэл ингээд сүулдэ ингээд олон асуулт асуусаар байгаа тэр хүүхэд уг нь ойлгож мэдэх гээд байтал
тэрэнд нь томчуудын төсөөр алдраад оо ямар ядаргаатай юм байл үг наатаа гэж бодоод орчдөг тий. Тэгэхээр тэгэж болохгүй нэ тийм ээ. Өөрөөр хэлбэл яг тэр цэвэр оюун ухаан яг мэдлэгийг хөрөмтлүүлж байгаа тэр одоо залуу оюун ухаан шиг та шинээр харахад чинь энэ арга бас хэрэгтэй шүү. Тэгээ нэг харж чадахгүй байсан юм том зургаар нь биш те ингээд жижиг евро нэг ороод цөмрөө нь орж ингэж харах боломж бүрддэг тий. Тэгэхээр энэ 5W1H аргыг хэрэглэхдээ хүүхэд шиг бай гэж тийм ээ. Одоо яг тэр сониуч сониуч байдаг шиг тийм одоо тасралтгүйгээр яг тултал нь явж асууж ингэж олж мэд хэрэгтэй гэж ярьдаг тий. За тэгэхээр ингээд асуудлаа олоо мэдчлээ. За яг энэс болоод байгаа юм байна. Энд нэг муу ганцхан болт дали богцноос болоод бүхэл бүтэн одоо энэ одоо нөгөө конвейерийн машин буруу ажиллаад байсан байж тээ гэдгийг олоод ойлгочлоо. Тэгэхээр одоо тэр одоо асуудлаа яаж шийдвэрлэх вэ? Тийм ээ бид нар. Тийм. Одоо бид нар нөгөө нэг одоо суурьшилтгаанаа олчлоо шүү дээ тий. Суурьшилтгаанаа яллуулах төлөвлөгөөгөө нөгөө нэг PDCA циклийнхаа дагуу ажиллана гэсэн үг тасралтгүй тий. PDCA цикл гэдэг маань төлөвлөөд эхлээд за би тэгвэл энийг ингэж арилгая. Тэдний хугацаанд арилгая. За тэгвэл хэн хариуцж хийх юм те? Яг тэрийг тодорхой болгох. Тэгэхгүй ингээл за нэг юм ажил төлөвлөж хин ч хийх гээд байгаа, хизээч хийх гээд байгаа юм гэхгүй. Яг ингээд хүний зоож өгөөд хэдийн хугацаанд за хянах хүн хэм байх юм те? Яг энийг зоож өгөөд тэгвэл бидний ажил маань үр дүнтэй болно. Тэгжээж бид нөгөө нэг удирдлагатаа нэг ямар ч хэрэгцээгүй ажил хийцэн биш юм шиг тий үр дүнгээ харуулж чадна. За ингээд анхнаасаа төлөвлөхөөс л ер нь хамаг юм эхэлдэг гэж байна тий. Бүхэл юм хэрхэн үр дүнтэй байх нь бидний төлөвлөлтөөс хамаарна. Тэгэхээр төлөвлөөд за тэгвэл түүнийхээ яг төлөвлөгөөнийхөө дагуу хийгээд хэрэгжүүлээ. За тэгвэл хэрэгжүүлсэн юм чи мэдээж хянаж өмнөж дүнлэхгүй бол хизээч бид нэр тэрийг одоо зүг байсан юм уу буруу байсан юм уу гэдэг мэдэхгүй. Тэгэхээр хянаад за хянахад явцад ийм алдаа гарлаа. Тэгвэл дараагийн удаа тэгвэл энийг өөрчлөх хэрэгтэй юм байна. Энэ аргаа өөрчлөх хэрэгтэй юм байна тий. Эсвэл энэ нөөцийг өөрчлөх хэрэгтэй юм байна. Эсвэл одоо тэр ажилтныг өөрчлөх юм байна тий. За эсвэл процессыг өөрчлөх юм байна. Ингээ гаргаад ирдэг. За тэгвэл дахиад тэрнийгээ сайжруулах төлөвлөгөө болгоод ингээд PDCA цикл маань тасралтгүй энэ PDCA цикл маань 1990-ны суурь зарчим гэж явагдаж. Тэгэхээр нөгөө бид нар PDCA-г ингээд байнга хэрэгжүүлдэг байх юм бол ямар ч ажил дээр тий юун дээр ч энийг ингээд хэрэгжүүлдэг байх юм бол бид нэр одоо зөв ингээд циклийн дагуу доктортой явж чадах юм байна. Тасралтгүй сайжруулалттай аргыг бий болгож чадах юм байна гэж бодож байна. За тэгэхээр асуудлыг бол бас олж харах амархан л да. Харах бол амархан ганцхан яг зөв тодорхойлоод тийм ээ шийдлийг бий болгох гэдэг бол бас өөрөө хэцүү байдаг. Хараад л байдаг. Яахын аргагүй нэг юм болохгүй байгаад байдаг. Яаж хийхээ мэддэггүй шүү дээ тий. Тэгэхээр энд бас тэр тухайн асуудлыг тэгж соргоор олж хардаг хүмүүсийг олж авах айгүй чухал байдаг. Жишээлбэл байгууллага болгонд нэг шийдэж чадахгүй бүх юмыг шийдэж идэг нэг хүн байдیں۔ Гэр бүл болгонд байдаг. Ямар ч асуудал тулгарна айлын 4 хүүхэд байдаг. 4 хүүхэд бай гэж бодъё л да. Дөрвөлээ тусдаа гэр бүлтэй бай. Тэглээж гисэн л яг асуудал болоход нэг л хүн рүүгээ ханддээ шүү дээ. Ер нь гэр бүлд яг тийм өөрөөр хэлбэл одоо англи дээр тийм англи хэл дээр голдуу нөгөө problem solver гэж ярьдаг тийм ээ. Нэг байгууллагт ч юм уу хамт олон нэг юм болохоо ангууд за тэрнээс л асууя. За цаа чинь л мэднэ. Эсвэл цаа чинь л аргалж чадна гэдэг ч юм уу нэг тийм хүн байж байгаа тийм ээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл баг дотор баг болгонд нэг тийм хүн байж байгаа л да. Ямыг маш соргоор олж харна. Тийм хүмүүс үнэхээр яг одоо тийм бүтээлч байдаг, өөрийгөө нээлттэй тавьж чаддаг, өстой хүүхэд шиг байдаг. Тэгсэн мөртлөө яг тэр хэрээрээ бас гүйцэтгүүлэх гээд тийм ээ. Ингэж одоо багийг зангидаад ингэж явдаг хүмүүс байдаг. Тэгэхээр асуудал байна гэж бодвол бас тийм магадгүй томхон үйлдвэр байвал хилтэс болгоноос нэг одоо тийм проблем солверыг авчираад тийм ээ одоо 5 хилцийн хамгийн тийм одоо шинэлэг сэтгэлгээтэй цоргог тийм ээ хараатай мэдрэмжтэй тийм ажиллагчдаа бас ингээ зөв ашиглаж байгаасаа тэд нар ч гэсэн урам зоригтой шинийг хийхдээ тийм ээ асуудлыг шийдвэрлээд өөрөө байгууллагатай хувь нэмрээ оруулсандаа баяртай байх болно тийм ээ тэгэхээр хүний нөөцөн дээр одоо энэ асуудлыг шийдвэрлэхэд хүний нөөцийг бас зөв ашиглах тийм маш чухал нөгөө яг нөгөө ер нь бол ингээл бүтээмжийн энэ үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэх гээл анх нөгөө байгууллагууд ингээл эхэлж штэ тэгэнгүүт мэдээж нөгөө дургуутдаг те нөгөө хоош татдаг юм хүмүүс маш их гарч уусаа анхандаа гарч ирдэг. Тэнгүүт нөгөө яг манлайлдаг те нөгөө нэг би бинийг ингээд удирдан чиглүүлж чаддаг тийм хүнээ ингээд сонгоод яг тэрийг ингээд хэрэгжүүлээд үтсний дараа
Хүү энэ чи ийм үр дүн авчрах байсан юм, ийм амархан байсан юм уу гэд ингээд өөр төсөл хэрэгжсэний дараа ингээд тийм маш их зүйлсүүд гарч идэг. Тэгэхээр би ч гэсэн бас юугаараа дутах юм те ингээд хэрэгжүүлж чадна штэ гэх. Тэгээ яг нөгөө би бинээсээ урамшаад ингээд ирдэг. Тэгэхээр бас тийм ер нь бол байгууллага болгоно л тийм хүн байж идэг те аль бэлтгэл болгоно л байж идэг. Тэгээ нөгөө хоорондын харилцаа хамаарлаа би бинээсээ туршлагаа судлаад энэ төр хэрэгжүүлсэн ажлаа илүү амар хурдан хийгээд байгаа юм биш те. Тэгвэл би ч гэсэн энийг ингээ хийгээд үзье та гэд ингээд би бинээсээ урамшаад ирдэг ийм зүйлсүүд маш их ажиглагддаг. За тэгэхээр асуудал хаанч байж магадгүй зүгээр одоо амьгүй эд тогшил дээр асуудал амьгүй эд тогшлоос үүсэлтэй ч асуудал байхыг үгүйсэхгүй хөдөлдөг техник хэрэгслээс асуудал үүсэхийг үгүйсэхгүй хүнээс ч асуудал үүсэхийг үгүйсэхгүй. Гэхдээ эдгээрээс хамгийн хэцүү нь мэдээч хэрэг хүн тийм ээ хүнийг тэр хүн одоо нөгөө буруу ойлголттой, буруу сэтгэлтэй, буруу хандлагатай байх юм бол хамгийн хэцүү тийм ээ. Тийм учраас одоо яг хүнээс л нөлөө авна. Ямар одоо техникээс санд ширээнээс нөлөө авах ш. Тийм учраас бусдаа бүгдээрээ эерэг байж тийм ээ эерэг нөлөө түгээх одоо маш чухлаа тийм ээ. Тийм учраас одоо байгууллага доторх одоо хүнээ бэхжүүлэх, хүнээ одоо боловсруулах, сургах энэ тал дээр байгууллагууд маань онцгой анхаараасай гэж хүсэж байна. Тэгээд асуудал бол үргэлж байдаг. Ганцхан тэрийг зөв шийдвэрлэх нь чухал тийм ээ. Зөв тодорхойлж гаргаж ирээд арилгах нь чухал. За тэгээд бүгдээрээ өнөөдрийнхөө одоо ярилцлагыг үгээр дуусгая. Тэгэхээр бидний амьдралд өдрө болгон асуудал тулгарч байдаг. Түүнийг одоо эергээр харж одоо цаг хугацаанд нь хохирол багтаагаар шуурхай тэгээ үр дүнтэй шийдвэрлээд илүү сайхан асуудал багтаа амьдралын төлөө гэх ингээд та бүхэндээ энэ өдрийг сайхан өнгөрөөхийг хүсье. Ингээд удахгүй уулзтлаа. Баяртай. Баярлалаа. Баяртай.